Энэхүү видеог Sendly банк бус санхүүгийн байгууллагатай хамтран хүргэж байна. Сайн уу? Ано байна. Хадгаламж хоригдлаас тэлж хувьцааны зах зээл рүү орон хөрөнгө оруулагч болохоор төлөвлөж байгаа хүмүүс зориулан мөнгө удирдлагын цувралын энэ удаагийн видеогоор IPO буюу анх дахь зах зээлийн арилжаа гэж юу болох, хэрхэн оролцох, мөн энэ зах зээлийг хэрхэн зохицуулах тухай хүргэхээр бэлтлээ. Англиар IPO гэдэг нь Initial Public Offering гэдэг үгийн товчлол бөгөөд монгол хэлнээ анхны нийтийн арилжаа эсвэл анх дахь зах зээлийн арилжаа гэж буудаг. Монгол банкнаас гаргасан эдийн засаг санхүүгийн нэр томьёоны тойлд анхны нийтийн арилжааг тодорхойлохдоо компанийн хувьцааг анх удаа олон нийтэд зарах явдал гэд компани нийтийн өмчийн болохдоо хувьцаагаа анхны нийтийн арилжаагаар мэргэжсэн хөрөнгө оруулалтын компани нь олон нийтэд дахин зарна гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл альва компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгох процессыг IPO гэдэг бөгөөд үүний дараа хөрөнгийн биржид бүртгэгдэж цаашлаад хоёр дахь зах зээлийн арилжаагаар чөлөөтэй арилжагдаж эхэлдэг. IPO буюу анх дахь зах зээлийн арилжаа нь хөрөнгийн зах зээлийн нэг хэсэг бөгөөд энэ чиглэлийн тусгайсан хууль дүрм журмаар зохицуулагдаж байдаг. Монгол улсын тухайд үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу санхүүгийн зохицуулахаараа энэ процессыг зохицуулдаг байна. Хувьцааг олон нийтэд санал болгох, хөрөнгө оруулалтыг татан төлөвлөрүүлэх энэхүү үйл ажиллагааг компани дангаараа биедан гүйцэтгэдэггүй underwriter компанитай хамтран хөрөнгийн зах зээлд гаргадаг байна. Underwriter гэдэг нь хувьцаа болон бондын захаас компанид шаардлагатай хөрөнгийг босгож буй брокерийн компани бөгөөд үндсэндээ үнэт цаас гаргагчаас хувьцаа эсвэл бондыг нь худалдан авч олон нийтэд арилжаалж буй зуучлагч компани юм а. Монгол улсад хөрөнгийн зах зээлийг хэрхэн зохицуулдаг? Компани анх дахь зах зээлийн арилжаагаар дамжуулан хэрхэн хувьцаагаа санал болгодог болоод хөрөнгө оруулахаар сонирхож байгаа бид нар шиг хүмүүс хэрхэн IPO-д оролцох боломжтой байдаг талаар Rhinos Investment үн цаасны компанийн гүйц захирал Цэвэн Мэдээс дэлгэрэнгүй тодрууллаа. Хүнээр ингээд аваад үзэх юм бол одоо нэг тамирчин бэлтгэгдээд ингээд марафонд гүөхэр оролцолтой гэж бодлоо л та тий. Тэгэх юм бол одоо ингээд эрүүл мэндийн үзлэгт орно штэ. Тэгээ эрүүл мэндийн үзлэгт ороод хоолой зов идэх юм уу одоо гүөхд яг бэлэн байгаа мó гэдэгтэй адилхан компани ер нь олон нийтэд хувьцаагаа санал болгоно гэдэг бол за бид нар бол одоо та бүхэнтэй хамтдаа энэ бизнес хийхэд бэлэн боллоо гэсэн утгаар одоо олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа гэсэн. Хамтдаа бүгд энэ бизнесийг томруулъя гэж одоо итгэлтэйгээр гарч ирж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгэхээр тэрний үн байхан шалгалтанд орно. За та нар яг бэлэн байгаа мó үгүй мөн гэл те. Тэнгүүд нь хуулийн компани хууль эрх зүйн талаас нь та нар өнөөдөр хүртэл яаж явж ирсэн юм бэ гэдэг дээр нь дүгнэлт хийдэг ахын байна. Аудитын компани болохоор санхүүгийн одоо юмнууд чинь бүрэн зөв юм уу? Яг зөв тайлхамж ирсэн юм уу? Та нар нэг орлого олоод тэрийгэ зарлага гэж бүртгэхдээ зөв тайлхамж ирсэн юм уу гэх мэтлэн бүх юм дээр шалгалт ордог ахын байна те. За түүний дараа за ингээд бид нар ингээд ийм үнэлгээгээр гарах гэж байгаамаа би өөрийгөө одоо айгу мундаг хүн гэж үнэлж байгаамаа гэж одоо адилхан те компани болгоо одоо өөрсдөө нэг үнэлнэ штэ. Тэгэхээр үнэлгээний компани болохоор за та нарын тэгвэл одоо өнөөдөр хүртэл туулж ирсэн зам ирээдүйн төлөвлөгөөч аваад үзэхээр үнэхээр бодтой юм уу? Зах зээл дээр тэр орон зайд байгаа мó? Яг танахт ажилтдаг компаниг олон улсад болон Монголд ер нь яаж үнэлж ирсэн? Танахт тэгэхээр тохиромжтой үнэлгээ чи энэ байна гэж гаргаж ирдэг үнэлгээний компани бас ажилтдаг байхаа. А үүний дараагаар энэ бүх компаниуд одоо ингээд дүн шинжилгээгээ хийсний дараагаар бол underwriting компани за үнэлгээний компани танахыг ингэж үнэлсэн юм байна те. За бид нар бол бас underwriting зүгээс хөрөнгө оруулалтын одоо энэ манай хөрөнгө оруулагч нар маань болвол иймэрхүү үндэ та нарыг бол одоо авахд бас болох юм байна гэдэг дээр нь underwriting компани дүн шинжилгээгээ өгөөд ингээд ер нь бол дөрвөн одоо хараат бус компани дүн шинжилгээгээр дамжаад ер нь компани бол олон нийтэд одоо материалаа танилцуулахад бэлэн болж байгаа. За энэ бол эхний ээлжийн зүгээр одоо нэг мөсөн уулаар ярих юм бол мөсөн уулын доод хэсэг нь л агаад байгаа байхгүй тий. За ингээд доод хэсэг нь бүрдлээ. Бараг 7-800 заримдаа 2000 хуудас материал ингээд бүрдлээ тий. За үүний дараагаар одоо бид нар материалаа зохицуулах байгууллагуудад өгнө. За ингээд санхүүгийн зөвлөл хороолон Монголын хөрөнгөний биржид өгөөд за энэ компани маань одоо ийм түүхийг туулж ирсэн. Одоо ингээд хөндлөнгийн байгууллагуудаар дүн шинжилгээ хийлгээд ер нь олон нийтэд хувьцаагаа танилцуулж болох юм байна гэдэг одоо дүгнэлтэнд бид нар хүрлээ. Одоо ингээд олон нийтэд танилцуулах материалаа та бүхэнд хөрвүүлж байна гэдэг нь. За тэгэнгүүт одоо зохицуулах байгууллагууд маань бас үүн дээр ажиллаад энэ нь одоо өмнө нь гарч ирсэн IPO-нуудтай харьцангуй ямар байгаа юм те яг зах зээл нь үүн дээр байгаа мó байхгүй мó гэ бас өөрсдөө дүгнэлтийг өгөөд тэгээд зөвшөөрөл олох эсэх тухай шийдвэр гаргадаг байгаа. Тийм гаргаа болно гэдгсний дараагаар бол одоо журмаараа бид нар 2-7 хоног хүмүүст
танилцуулаад олон нийтэд танилцуулаад нэг ажлын 5 хоногийн хооронд хугацаанд бол захиалга авах ёстой журмаараа. Ингээд ерөнхийдөө бол олон нийтэд танилцуулах процесс маань нийтдээ 3-7 хоног болдог байгаа. За энэ маань дуусахаар энийг бид нар анх дахь зах зээл гэж нэрлэдэг даа. Эхлээд анхны тэр хувьцааг авч байгаа хүмүүс нь бүрэлдэхүүн нь шүү дээ, тий. За ингээд бид нар одоо анх дахь зах зээл дээр хүмүүстэй ингээд хуваарлаад одоо хувьцаа гаргачлаа гэдэг тайлангаа дахиад санхүүжилт хороондоо өгөөд ингээд за тэгвэл хоёр дахь зах зээл арилжаа буюу олон нийтэд дахиад арилжаалах эрхийг нээж гинэ гэж зөвшөөрлөн гардаг. Мөнгө удирдлагын цувралын энэ удаагийн видеог IPO гаргаж буй Sendly банк бус санхүүгийн байгууллагатай хамтран хүргэж байгаа. Sendly банк бус санхүүгийн байгууллага нь санхүүгийн зохицуулалт хорооноос олгосон зээл, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвлага, гадаад валютын арилжаа, итгэлцэл, факторинг төлбөрийн баталгаа гаргах тусгай зөвшөөрлөлтөөр үйл ажиллагаа явуулж байгаа. 2020 оны 5 дугаар сараас эхлэн Sendly app-аар дамжуулан олон улсын мөнгөн гуйвлахын үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Sendly app нь олон улсын стандартын дагуу хямд өртгөөр шуурхай мөнгөн гуйвлага хийх үйлчилгээ бөгөөд хилийн чандаас Монгол улсад валют оруулж ирж буй компани. Хэрэгтэй үйлчилгээ шиг санагдаж байвал App Store, Google Play Store-оос Sendly app-ыг татаад туршиж үзээрэй. Би айлал холбоосыг нь видеоны доор тайлбар хэсэгт оруулчихъя. Sendly банк бус санхүүгийн байгууллага нийт хувьцааныхаа бараг 30% буюу нийт 67 сая ширхэг хувьцааг нэгжийг нь 150 төгрөгөөр анх дахь зах зээл санал болгож нийт 10 тэрбум 50 сая төгрөгийг татан төлрүүлэхээр төлөвлөжээ. IPO-гийн захиалга 9 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд явагдах бөгөөд HiPay application доторх Stock Lab mini app-аар эсвэл өөрсдийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан захиалга өгөх боломжтой. Sendly-гийн IPO-той холбоотой бүх мэдээллүүдийг багтаасан хуудасуудыг би видеонд ор тайлбарт толбочихъя. Мөн Sendly-гийн төлөөлөл өдрөх зөвлөлийн дарга Наранбатын Market Info төгссөн видео ярилцлагыг доор холбосон байгаа. Магадгүй энэ видеоны дараа тэр видеог орж үзээрэй гэж зөвлөе. Компанийн өнөөгийн нөхцөл байдал хэдийн төлөв, ерөн санхүүгийн позишныг ямар байгаа тухай маш дэлгэрэнгүй ярилцлага болсон байлээ. Түүнчлэн санхүүгийн зохицуулалт хорооноос баталсан Sendly-гийн үнэт цаасны танилцуулгыг ч гэсэн видеонд доор холбосон байгаа. Танилцуулахад танилцаад өөрсдийн хөрөнгө оруулах хэсэг шийдвэрийг гаргаарай гэж уриалмаар байна. Мөнгө удирдлагын цувралын энэ удаагийн видеог дэмжиж ажилласан Sendly банк бус санхүүгийн байгууллагт баярлалаа. Хэрв та нар IPO-той холбоотой өөрсдийн санал хүсэлтэд бол хуваалцъя гэх юм бол видеоны доотлын комент хэсгийг ашиглахыг хүсье. Мөн энэ контентоос, энэ видеоноос үн цэний хүртнэ гэж бодсон гэр бүл найз нөхөдөө энэхүү видеог илгээгээрэй гэж хүсье. Видео таалагдсан бол лайк дараарай. Хэрэг миний сувг subscribe хийгээгүй байгаа бол энэ дор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажууд нь хонхыг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгонд notification очиж явах болно шүү. Хамт байсан баярлалаа. Дараагийн видеогоор тунгалдахгүй эргээд уулзъя. Bye.